За бүгдээрээ сайн байцгаана уу? За бүгдээрээ стейтэй ажиллах нэлээд зүйлийг ингэж хийлээ. Төлөвтэй ажиллах нэлээд зүйлийг хийлээ. За одоо болохоор өвдөл татж авах, санах ойтой ажиллах. Лекцийн хичээл, онлайн хичээл эхлүүлцгээе. За React дээр яаж өвдөл татдаг вэ? За тэгэхээр React app нь болохоор гадаад API болон одоо өвдлийн санд байнга найддаг. Тэгэхээр динамик эрчимтэй өөрчлөгддөг тэр агуулгад нь найддаг нэ. За API болон өвдлийн сангаас мэдээлэл рүү хандахдаа за зарим нэг өвдөл татах арга барилыг ашиглах хэрэгтэй гэж. Өвдөл татах арга барилыг ашиглах хэрэгтэй гэж байна. За React-д одоо ихэнх өвдлийг татах талаар одоо авч үзье. Өөр боломжууд нь энэ өөр сонголтууд өвдөл татах боломжийг танд өгөх болно гэж. React нь болохоор өвдлөө татах, хэрхэн татах тал дээр гаргасан санаа нь суур төвшин гэж байдаг. Энэ нь одоо өөрт нь байдаг Fetch API гэсэн API-г ашиглаж хийж болдгоо. Энэ нь одоо бүх орчин үеийн интернет сүлжээний хөтөч дэмждэг. За та бас Access юм уу SWR-ыг ч гэсэн мөнгө хэрэглэж болно. За Access нь амлалтад одоо үндэслэн HTTP хүсэлтийн сан бөгөөд энэ нь XML HTTP хүсэлтийн объектын хамгийн дээд талд бий болсон байдаг. За SWR нь болохоор React Hook гэж байна. Тэгээд Vercel багийнхан бүтээсэн. За Vercel гэхээр одоо та ямар нэгэн програм веб ап вебсайт хийчихэд энэ дээр та хост хийж болно. Vercel тиймэд энэ дээр та хост хийж болно. Тэгээд энэ одоо багийнхан энэ SWR гэдэг React Hook-ийг өвдөл татах зориулаад анх үүсгэсэн юм байна. За нэг жишээ авч үзье гэж. За уншиж байна. Өсөгч нь өвдөл одоо татаж авсаар байна гэдгийг бол харуулдаг. За өвдөл хувьсагч нь өвдлийг өөрийг нь илтгэдэг. Алдаа хувьсагч нь өвдөл татах үйл явцад ямар нэгэн алдаа гарсан хэсгийг бол хадгалдаг, барьж авдаг гэж.
За өгдлийг татаж авснаас хойш хөндлөнгийн нөлөө, хажуугийн нөлөө нь API татах, fetch API-г ашиглах хамгийн сайн жишээ байдаг. Тэр нь use effect дотор гэж юм. За бүгдээ use effect-ийг мэднэ те. Хийлгмээр зов байгаа одоо дэлгэцэд харуулгаас бусад зүйлсүүд хийлгэж жагаад аль төлөвөөс хамаарч ажиллах юм бэ гэдгийг зааж өгдөг. Эндээс хамаарат хуудас болгонд ачааллагдах юм уу? Тухайн төлөв өөрчлөгдөд ачааллагдах юм уу? Эсвэл дэлгэц хамгийн анх удаа уншихад ачааллагдах юм уу гэдгийг тодорхойлдог байж байгаа. За тэгэхээр нэг ийм API endpoint байх нь байна. Тэгээд endpoint-оос хариу хүлээж аваад програмчлалын хэл ойлгох JSON болгоно гэж. За тэгээд эндээс тэр гарсан объектоос нь өгдлийг авна. Тэгээд тэрний өгдлийг оноож өгөх нь байна. Тэгээд set loading false set уншиж байгааг нэг болиулна гэсэн үг. За set data нь болохоор тэр өгдлийг болуулыг оноох, өгдлийн тэр prop-ыг оноож өгөх үйлдэл гэж ойлгож байна. За ингээд алдаа гарах юм бол уншиж байгааг нь болиул чинь тэрнээс өмнө тагыг оноогод өгчих байх нэ. За ингээд хэрвээ бид нар ямар нэгэн тэр утгыг ингээд бариад авчих юм бол тэрийг ямар нэгэн байдлаар бол хэрэглэгчд бол үзүүлж болно. За use effect нь fetch API-ийн тусламжтайгаар өгдлийг татж авч болдог. Мөн бүх төлөвийг бол оноодог гэж. За async await. За DN гэдэг энэ нэгсэн бичиглэлийг ашиглаад байгаа DN гэдэг юм бичиглэл ашиглаад. Энийн оронд async await ашиглаж болно гэдэг чинь. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр use effect функц дотроо функцүүдээ тус тусад нь ингээд байлгах хэрэгтэй гэсэн үг. За яагаад гэвэл async keywordтэй та байж чадахгүй гэж байна. Та use effect-ийг async рүүгээр өгтөр тавих боломжгүй нэ. Харин use effect-ийн урд async гэж бичгэлээр нь болохгүй дээ. Энд чинь функц дуудаж байгаа хэлбэр function call гэсэн. Бид нар функцийг эхнээс нь бичиж байхдаа тэгж болдог. Одоо жишээ нь async function гэж бичдэг тий. Магадгүй тэр нь тэгж болж байгаа юм чи энэ өмнө бас async гэж бичээд дотор нь өгдлүүдийн автаа ингээд await гэж бичиж болно. За тэгэх юм бол дотор нараа энэ fetch data гэж хувьсаг зарлж агаад функц зарлж агаад бичих нь байна. За ингэж бичсэн ч болно. Ингэж бичсэн ч болно. Тэгэхээр за энэ try дотор үйлдэлүүдээ ингээ хийх гэж оролдоод алдааг юмраад хамгийн сүүлдээ эцэстээ энэ set loading гэдгийг болиулчих чинь. Уншиж байгаа ингээд зургийг болиулчих. Тэгэхээр эндээс хараад бол энийг ингээ 2 удаа бичихгүй ганц удаа ингээ бичиж байгаа илүү ойлгомжтой давуу тал болж байна. Нэгсэндээ try зарчим гэж байдаг. Don't repeat yourself гэдэг өөрийгөө битгээд автдаг. Тэнгүүд энд ингээ 2 удаа ингээ бичсэн байна. Тэгсэн чинь энд болохоор ердөө
Эцэстээ бол эдгээр үйлдэл бүгд хийгсийн дараа л энийг уншуулахаар болиулна гэж. Яг тэгэхээр бүгдээ өглөө энд try дотор амжилттай үйлдэл хийчихвэл үйлдэлүүдээ хийчих юм бол бид нар уншаа болж болно. Алдаа гарчуудаас уншаа болж болно. Энэ хоёр үйлдэл аль аль нь хийгдээд оролдоод бүтлгүүцсэн ч гэсэн энэ уншиж байгаа юмыг болиулах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр энэ амар ингээд цэвэрхэн ойлгомжтой авчихлаа байна. Try, catch, finally. За энэ ч гэсэн ингээд гоё хувьсгч ийна гэдэг оноож өгөөд тэр хувьсгчаа дараа нь ингээд дуудчих тэр нэг уншигдгүйц болж байна гэсэн. За тэгээ энэ response-ийн окей энэ одоо true биш false мосон байх юм бол алдаа шиднэ. Алдаа шид. За энэ дээр бол алдааны мэдээллийг зөв өөртөө state-ээр хадгалж өгч ирсэн. За энд ингээ бүтэн хөлбөр нь байна. За тэгэхээр ингэж бичих юм байна. За би тэгэхээр бодлоо ярьсан. Энэ const-ийн өмнөч бол ингэж яриад би монгол юм шиг яриадсан. Гэсэн чинь энэ async гэж. Энэ бичих. Параметрын өмнөч байна. За fetch data тэгээд энэ нь бол одоо refresh хийх болгонд өөрчлөлт орох болгонд энэ одоо чалнаа гэж үнэчлэлүүдээ би олсон. Тэгж санаж байна. Хоос орчвол ганц удаа л за нэг юм нэг clear хийн гэдэг нэг ойлголт явуулсан дээр тийм зүйл оролдохгүй байна. За өмнөгч тас холж шийдэж магадгүй. Гэхдээ за хэрвээ уншиж loading байх юм бол loading true байх юм бол уншиж байна. Error гэвэл error message гарах юм байна. Энэ бүх функцууд ажиллана гэсэн үг л дээ. Одоо энэ use effect-ийг use effect ч гэсэн одоо энэ шууд ажиллана гэсэн. Энэ дээр ингээд функцэд дуудаж байгаа юм чинь. Тэгэл ажиллаад дараа нь HTML-ийг буцаасан гэсэн. Дараа нь HTML-ийг буцаана гэсэн. За энэ өмнө export тэгээ export default function гэж бичдэг. Энэ const-ийг бичээд бас тэгж болдог хэсгийг туршиж үзэж байгаагүй мэ. Сайн санах байна. За хэрэглэгчийн харагдцад болохоор уншиж байна гэсэн зүйлийг дад хэлсэн дарна өвдөл татаж байх үед. За тэгээд өвдөл алдаа гарвал холбогдох алдааг нь үзүүлнэ. За бид нар Access болон SVR-ийн талаар ярьж байна. Санах хэрэгтэй. За Access-ийн жишээ авч үзье гэж байна. За Access бол бас нэг сан байгаа. Одоо өвдлийг татчаадаг. Тэгээд Access-аа мэдээж хэрэг npm-ээр суулгах хэрэгтэй төсөлтөө. Тэгээд Access-аа импортлох хэрэгтэй. За ингээд саяны шиг ингэ бичиж явж байгаад await гэчээд Axios get гэдэг метод гэсэн. Axios get. Энд дээр should async await гэж бичгүү. Гэхдээ ингэж бичих юм бол энд ямар нэгэн сан дахиад ашиглах шаардлагагүй байж байна. Энд бол энэ сан ингээд оруулж ирсэн байж байна. За энэ дээр try catch finally гэдэг
бичиглийг ашигласан байна. За хамгийн анх бол бүгдээрээ дэн fetch дэн catch бичиглээ. Энэ бол ингээд доош мөр буулгацсан даа болохоос энэ бол яг ингээд арагшаанаа ингээд зуулаад бичсэн даа нэг код гэсэн. За тэгээд ингээд пропса оноож өгнө байна. State оноож өгнө байна. За await-ийн res JSON гэдэг зүйл энэ чинь байхгүй шүү гэж ярьж байна. Тийм байна. Яагаад гэвэл access нь автоматар JSON болгодог гинэ. Тэгээд энэ үйлийг хийх шаардлагагүй гэж байна. Хамгийн сүүлийн жишээнд бид нэр use SVR hook-ийг одоо өгдөл татахад ашиглаж байгааг харах болно. За SVR нь бас нэг юм сан байх нь байна. Hook гэж ярьсан. Vercel-ээс гаргасан. За SVR syntax нь маш богинохон байдаг. За та ингээд татагч функцийг та үүсгэхийн тулд юу хийх вэ? Бас юу дамжуулах SVR hook руу дамжуулах гэвэл түүний хоёр параметраар дамжуулна гэж. Энэ бол endpoint ихний параметр. За тэгээд бүгдээ үзье өөрчлөлтөө. So you also get the structure. Data analysis so you don't need to state. За бүр use state-ийг ашиглах хэрэггүй гэж байна. Тэгэхээр бол за feature гээд ингээд за энэ бичиглэнэ. Feature гээд зарлаад endpoint URL-ыг бичиж өгнө. Тэгээд URL дэн гээд sponsor REST-JSON болгоно. Эндээс утгуудыг ингээд use SVR гэвэл энд state толгойд хадгалчих юм байх та. За энэ бол зүгээр л нэг conventional гэж байна. Зүгээр нэг заншил ёс төдий юм аа л гэж байна. Заншил төдий юм аа л гэж байна. Түүнээс энийг бол өөрөөр нэрлэж болно гэж байна. За энэ ингээд бэлэн загвар гинэ. Энэ хараа ингэж штэ. Энд нэг амар их бичээд байдаг юм аа. Аваачаад энэ дээр дуудаад өгсөн штэ. За өмнөх хичээлээр та нэг захиалгат буюу өөрийн хүснээрээ хүүхийг бичдэг бол бичиж болдог гэдгийг та ойлгож бүгдээрээ суралцгаасан. Өгдөл татах нь логик юм аа гэж байна. Ямар логик гэхээр custom hook болгож задлж болдог логик хэлээд байгаа гинэ. Тэгэхээр хэрвээ та өгдлийг олон бүрэлдэхүүн хуудаснаас татаж авах бол use fetch hook бол хамгийн сайн арга гэж. За тэгэх юм бол хараа энийг ингээд тусдаа нэг JSX ч юм уу JS болгонгуудаа тийшээ ердөө URL өгчөхөд л
очиод байна л да. Тэнгүүд өгдөл нь ирчин, чамд өгдөл нь ирчин. Уншиж байгаа гэдэг нь ирчин. Тэгээд алдаа нэрчин. Энэ бол хараа use state-ийн бас бичиглэл шүү дээ. Яг hook гэдэг нь үнэн л байна л да. Гэдэг нь бол яг үнэн л. За энд use page hook-ийг хэрхэн ашиглах жишээг анхны жишээн дээрээс үзүүлсэн. За бас нэг юм темплейт байгаа юм байна. За тэрэн дээр нь орлуулад хийцэн. Арай өөрөөр бичсэн гэсэн. За бүгдээр асуултанд хариулъя. За USS-ийн хоёр параметр нэг вэ гэсэн. Endpoint тэгээд feature function. За энэ use effect дотор та яагаад бичдэг вэ гэж байна. Өөрөө яг үзсгээд хэцүү юм гэсэн дараа. Цэвэрэн дэвшчихсэн. Хамаардаг болохоор энэ л сонсгосон. Цэвэрэн үсэг. Энэ л үнэн болчих юм л да. За XML HTTP request object HR За use optimistic гэж бас хүүх байт юм байна. Хэрхэн ажилтдаг вэ гэнэ. За React-ийн хамгийн сүүлийн хувилбаруудад сервер бүрэлдэхүүн, сервер үйлдэлүүдийг танилцуулсан. Дэлгэцээ зурвал болон сервертэй харилцах логикийг зохицуулдаг гинэ. Руу шилжсэн гэж. За эдгээр шинжилтүүд нь шинэ хүүхийг нэмсэн. Тэр нь use optimistic. За UI-г responsive view-ээр үлдээдэг. Арт талд нь бүрэн async үйлдэл одоо хийгдэж байх хугацаанд юм байлаа гэж. За серверээс өгдлийг татах хөвчлэн нэг ашигладаг. Энэ ол түүнд хязгаар биш юм аа гэж. Хязгаарлалт биш юм аа. Энэ хязгаарлагдсан байдгүй л гэж. За hook нь ерөнхийдөө async үйлдэлүүдийг удирдах UI-г маш smooth буюу зөөлөн харилцан уялдаатай байлгахыг хичээдэг гэж байна. Тэр цаатлын үйлдэлүүд ажиллаж байсан ч гэсэн. За use optimistic hook нь болохоор snappy and responsive UI бий болгодог нэ. Хурдан. За use optimistic hook нь оновчтой шинжилтүүдийг хэрэглэгчийн харагдцад зохион байгуулахад тусалдаг. За энэ стратеги нь
Энэ надаас гэм бодлого нь хэрэглэгчийн харагдцыг тэр үйлдэлийн гаралт дээр нь ойлголын гаралтаас таамагласан үйлдэлийн гаралт ямар байх вэ гэдгийг хүлээгдэж байгаа тэр үйлдэлийн гаралтыг дээр суурилж ажилладаг гинэ. Тэгээд сервер хариу өгөхөөр ингээ хүлээж байх үед нь. За үндсэн бичиглэл нь optimistic state, at optimistic гинэ. За use optimistic, actual state, update state гинэ. За optimistic state нь төр зүрийн төлөв бөгөөд хэрэглэгчийн туршлагыг илүү сайн барилгахын тулд энэ даруй шинжилтгэл гэж байна. Шинэ төсөөс ажиглалтанд шууд шинжилэгддэг төр зүрийн төлөв юм аа гэж. За optimistic функц нь болохоор айд optimistic нь функц бөгөөд функц байх ёстой бөгөөд бодит төлөвийн өөрчлөлтөөс өмнө шинжилэгдэх оновчтой зүйлсүүдийг хэрэгжүүлдэг гэж. За actual state нь жинхэнэ төлөвийн утга бөгөөд үйлдэлийн үр дүнгээс гарсан төлөвийн утга бодит утга юм аа. Одоо серверээс ирсэн шилбэл өгөгдөл байж болно. За update function нэ. Энэ нь бол функц бөгөөд шинжилэгдэх дуудагдсан бол шинжилэгдэх шаардлагатай байгаа оновчтой төлөвийг хэрхэн оптимистик байхыг тодорхойлдог гэж байна. За эхнийхийг аваад үзэх юм бол use optimistic hook нь React дээр уншиж байгаа төлөвийг удирдах аргатай адилхан санагдаж магадгүй. Гэхдээ энэ нь үнээс ч илүү юм. За уншиж байгаа төлөв нь тэр эргэлдэг зураг, эргэлдэг жижигхэн зураг, тэгээд тэр мессеж болон бусад хэрэглэгчийн UI ингээд хэрэглэгчийн UI-д заагдсан зарим зүйлсүүдийг, бусад зүйлсүүдийг удирддаг. Энэ нь бол ихэнхдээ ард талд болно. Хэрэглэгчдэр нь харагдаад байхгүй юм байна л да. Тэгэл заавал одоо юм уншиж чинь ингээл харуулаад байгаад байхгүй. Тэгээд тэрийг зүгээр уншиж авчирчаал боломжтой үед нь л гаргадаг юм шиг байна. За хэдий тийм боловч use optimistic hook нь instantaneously агшин зур гэж. Агшин зур хэрэглэгчийн харилцааг шинжилдэг. Яг хүлээгдэж байгаа тэр гарал дээр нь үзлээд агшин зур шинжилдэг. За та API дуудыг гэхээс ч өмнө тэр хормын дотор хүлээгдэж байгаа үр дүн бол гарчтай гинэ. За энэ хүүк нь бол танд ямар боломж өгөх вэ гэхээр мессежийг уншуулах, тэгээд одоо тэр уншиж байгаа заагчийг, үзүүлэгчийг, заагчийг
харуулах боломжийг олгож байгаа. За бас ингээд маш боломжит алдаануудыг бол зохицуулахад хэрэгтэй гэж байна. За мөн UI маш хурдтай байх тэр фидбэкийг бол хоргийн дотор бол ингээд фидбэк өгнө гэж фидбэкийг харуулна. За энэ илүү ингээд тодорхой болгох болно. Яаж ажилтгийг илүү харсан. За жишээнүүдийг үзвэл илүү тодорхой болно. За энд нэг юм үйл байна. Энэ нь болохоор сервер руу ажлуудыг ингээд одоо хийх ёстой зүйлсүүдийг нь хадгалагыг нь тооцоолдог. За энэ нь болохоор 1 секундын хоцрогдолтой 1 секундын зөрөгдөлтэй таскуудыг буцаадаг гинэ. За real бодит ертөнцийн API өсөлтөөр энэ юм байж чаддаг гэж байна. Энэ ямар гоё богинохон хичээлээ тий. За энд ийм код байна. Энэ use optimistic hook-ийг import load handle submit дараад үйлдэл рүү орлтыг илгээх функц гэнэ. За тэгсэн чинь за тэгэхээр энэ хараа энэ чинь бол ердөө энэ хоёр хувьсгчийг зарлж байгаа байдал. Тэнгүүд use optimistic маань эхлээд нэг аргумент аваад хоёр дахь дээр нь callback функц авч байна. За түүний дараа handle submit гэдэг функц байна. Handle submit handle submit гэдэг функц байна. Form data гэдэг өгөгдлийн төрөл байх юм. Optimistic task, get task, UI. Yeah. Энэ код нь дотор use optimistic хүүхэн тэр нөгөө даалгавруудын төр чагсаалтыг хадгалаад энэ дээрөө таск нэмэгдэх үед шинжилж байна гэж. За энэ callback функцэнтэй хэсэг нь шинэ таск одоо хүлээгдэж байгаа төлөвтэй байна уу гэдгийг нь шалгаж байна гэж байна. За форм маягтаас формоос ирж байгаа тэр серверийн баталгаажуулах ямар нэгэн зүйлээс ч юм
шинэ таск байгаас ивэл баталгааж хэлж байна. За форм баталгаажих үед handle submit функц болохоор таскуудыг задлаад optimistically add optimistic task параметрийн тусламжтайгаар нэмж байна гэж байна. Тэгээд add task нь prop-ыг дамжуулж prop байдлаар дамжуулж байна. За энэ нь болохоор сервер руу таскыг илгээж байгаа юм аа гэж. Эцтэй форм нь E-ийн таргетын reset-ийг ажиллуулж байна гэж. За энд нэг task component гэж байна. За энэ яг хэрэгтэй. Энэ нөгөө дараа нөгөө лекцийн дараа семинар дээр лаб дээр хэрэг болохоц зүйл харагдчихээн. Тэгэхээр use optimistic.js гэж нэг хадлаад text edit манажаад талаад авчи. New document жоод энэ хатлаа. За хатгалч дөө. Яста баларч байна. За. Стоимч. Optimistic. Дэлгэцэн дээр хатгалаад авчихнаас. Usebot. За cancel хэнийг тэгвэл за rich text-ээр нав яваад тэгвэл rich text-ээр навья. За яадаг гэнэ гэсэн чи start transition гэнэ. Төрөд явчлаа. Start transition. State task. Энэ их сонирхолтой. Task. Энэ чинь өөрөө юм объект авах юм шүү дээ. Task list гэдэг. Form data. Add optimistic task. Add optimistic task. За хамгийн анх энд зарлагдсан зүйл гэж байна. Тэгээ form data engage task.
За тэгэхээр энэ дээр ер нь болохоор ер нь яг use state хэрэгжилж байгаа, use state, use effect хэрэгжилж байгаа дээр нэг байдлаа хэрэглэх юм байна. За энэ болохоор default task. За энэ нь болохоор optimistic гэдэг энд нэг бүтэн юм нэг компонент байх юм байна. Тэр компонент болохоор энэ юун дээр дуудаж ашиглаж байна. За энийг бол юусаас өөрөө хийж үзэхгүй бол сайхтар ойлгоход хүндрэлтэй сэдв байна. За энэ дээр бүгдээрээ сайхан тусламж авъя. Тусламж авъя. За манай бичлэг бол үргэлжилсээр байна. Бүгдээрээ ойлгоцгоё. За гол ер нь ашиг тас гол зорилгоноос амар удаан уншаад байгаа ингээл хэрэглэгчд бол тэгж харуулаад ингээл уншаад байгаа тэгж харуулах зорилгогүй юм байна. За нэг иймэрхүү зүйл байна. За одоо яг зорилгоо нь асууж байна. Харагдсан юм. Тэгээ FTS by FTT-ийн you are immediately За уншиж байгаа төлөөс юугаараа ялгаатай вэ гэж тэ. The expected output гэж байна. Одоо тэндээс нэг тийм ирэх гэж байна гэдгийг л шууд гаргачна гэдэг байна шүү дээ. Энэ дараа. За энэ хариултууд бол нэг итгэлтэй зөв хариултууд гэж харагдахгүй байна. За add optimistic use optimistic hook дотор hook-ийн бичгэл дотор доор байгаа бичгэл дотор юу хийх вэ гэж. За энэ бол мэдээж хэрэг юу штэ. Энэ бол нөгөө нэг оновчтой төлөв яг төлөв өгөгдөл маань байж байгаа. Хойдлынхоо бол нөгөө функц байж байгаа. Тэгэхээр applies гэдэг чинь айгүй үнэ хэрэгжүүлдэг тий. Тэ энэ үнэ шүү. За ингээд юм үзчихээ дөө. За ингээд тал энэ ингээд талын гүйцэжлээ 2 лекц байсан юм шүү. За мемо гэдэг ойлголт хэллээ. Давч үзэх юм. За бүгдээрээ юу яа? Энийг хөнгөвчлөөд арай хурдлуулах үүднээс Монгол дээр тавиад уншаад таймлоод ярилцаад явъя гэж бодож байна.
За. Одоо React нөгөө нэг хамгийн эхлээд уншихтаа ингээл амар удаан уншаад дахиад уншихтаа аюу хурдан уншдаг. Тэнгүүд систем ингээл олон цэстэй болоод хажуу талдаа ингээ олон сайдбар дотор ингээ олон зүйлтэй болоод тэгээд хийгддэг үйлдэлүүд нь илүү төвөгтэй, интерактив, динамик рендеринг хийдэг болоод тавьсан маш их нөөцийг бол илэрдэг гэж байна. За, ер нь бол ингээ програмчлалд нэг жишээн дээр ажиллах, нэг тест кейс дээр ажиллах нэг ондоо 10 дээр, 100 дээр, 1000 дээр, 100000 дээр, 100,000 дээр, 1 сая дээр, 10 сая дээр, сая өгдөл дээр тухайн функц ажиллах гэдэг бол өөрөө маш ялгаатай зүйл байдаг. Би бол бас яг тийм жишээнүүдээр ажиллаж байсан. Манай ажлынхан ч бас тийм жишээнүүдээр ажилладаг. Тэгээд зүгээр яг ингээ үндсэн одоо ажиллагаа нь болохоор ингээд ажиллаад зүгээр болоод байдаг. Гэхдээ яг нөгөө тодорхой тайлан одоо жишээ нь хүлээж авах хугацаа тодорхой хугацаа хахад тэр хооронд одоо жишээ нь бүх нэгтлангууд юу гэдэг юм бүх натаач ч юм уу тийм хүмүүс бүгд одоо тэр формыг бүглөөд submit гэдэг давтарыг дарчих юм бол тэр нь амар хүндрэлтэй системийг бүр амар удаан болгодог. React бол тийм том болгосон бол бүр UI бол маш удаан болдог гэдэгсэн. За, миний мэддэг хамгийн ойрын жишээг тэр нөгөө нэг шүдний 10 дугаар төвийн вебсайт яг React дээр амар удаан байдаг гэсэн. Бүр бүх хүн нэгэн зэрэг шүдний захиалга өгөөд амар уддаг байсан. Тэднийх яг React хэрэглэдэг байсан уусаа гэд бүр React гэд гаргаддаг. Тэр бол одоо нэгэн зэрэг ингээд одоо Улаанбаатартайгаа хичнээн үний захиалгыг аваад байгаа нэг яг нэг хат өдөр оройчлоо захиалга авдаг. Тэгэл бүр тэр бүр амар уншаал бүр тэр дээр бараг 10-20 удаа нэг хүн бараг л ингээл худалчинд 10-20 удаа дараад одоо энэ дээр алаан болж яж нэг захиалга авдаг. За, Яшин шалгалт өгч явах ч гэсэн Яшин шалгалт нь бүртгүүлээд гэж хахад сайт нь гацаал тэгэл дахин рефреш хийгээл инкогнито мод дээр тэгдэг. Ер нь бол олон хүн зэрэг хандах үед сервер унах магадлал маш өндөр байдаг гэсэн. RAM-ны ачаал нэмэгдэж байна, hard-ны ачаал нэмэгдэж байна. Тэгээд тэг туснаа CPU амар хална, серверийн CPU. Тэгэл ер нь бол сервер унах гэсэн. Тэр сайт бол унах гэсэн. Тэгэхээр бүгдийг ер нь бол серверээс татаж авчирдаггүй. Веб технологи яадаг гэхээр таны local storage, таны кэшийг ашигладаг, мөн socket ашигладаг, web socket эдгээр зүйлсүүдийг хийдэг. Таны одоо онлайн байгаа жишээ нь веб socket-оор шалгадаг тийм. Тэгээд кэш ашиглаад одоо таны одоо бирүү токеныг таны ингээд браузер дээр чи хадгалж өнгөтэй энэ хүн ингээд нэвтэрсэн байгаа хэсгийг надад шалгадаг ч юм уу гарчаад хичнээн юм хугацааны дараа дахиад нэвтрэхэд энэ хүнийг бол нэвтрүүлсэн хэвээр байлганаа гэдэг тохиргоо гэдэг ч юм уу тий. За, эсвэл маш том файлуудыг татаж авсан бол тэрийг нь таны дотоод хадгалах агуулмжаас ч ингээд гаргаж шууд ашиглуулдаг ч юм уу. Иймэрхүү зүйлсүүдийг хийдэг гэсэн. Одоо ингээд маш их зурагтай тэгээд маш их олон функционал үйлдэлийг хийдэг вебсайт бол их удаан ачаал гэсэн. За, том жигсаалт байж болно. За, зүгээр том жигсаалтыг хэлэхгүй зүгээр базын түүл дээрээс л одоо хэдэн сая жигсаалтыг дуудахад өөрөө бас хөөрхөн хугацааг зарцуулдаг. Одоо тодорхой хэдэн секунд ч гэдэг тийм. Зарим бүр хэдэн минут хүртэл зарцуулдаг. Яагаад тэгэхээр нэг одоо тейбл буюу нэг үснэгтэл гэхэд одоо нэг 100 багантай ч юм уу тий. Тэгээд 100 хүний референс датаг өгдлийг бодоход бол айгүй удаан. Тэгээд тэрийг UI дээр кодн дээр авчираад UI дээр ажиллуулна гэдэг бол өөрөө амар зардалтай үйлдэл гэсэн үг. Одоо хүнс тооцоолол гэж нэг тооцооллыг нь одоо жишээ нь ийм өнгөд нэг юм шалгаад энэ хүн бол тийм мөн эсгийг шалгаж ээж дараагийн манай тэрийг бол ажиллах гэдэг ч юм уу тий.
Эдгээр үйлдэл бол юм хүнд үйлдэлүүд байх нэ. За энэ зүйлийг л багасгаж илүү сайн гүйцэтгэлтэй болгохын тулд одоо энэ мемо бол use memo хөх байдаг байх нь байна. Санах ойтой ажиллах аргачлалсан. Ер нь бол хардн дээр нэг төдийлөн ажиллаад байдгүй. Одоо браузерууд олон браузерын тав олон файл нийгээл олон фолдер нээгээд авах тусам таны RAM-ын ачаал нэгддэг. Шуурхай санах бай. Энэ веб браузер ч гэсэн одоо энэ шуурхай санах байн дээр ажилладаг. Одоо орчин үед Windows 7, Windows 10-аас эсвэл юм 4 байдгаа 8 GB-ийг ер нь зөвхөн үйлдлийн систем ашигладаг болсон. Тэгэхээр ер нь бол нэг жоохон одоо жишээлбэл энэ миний бичлэг хийж байгаа програмыг ажилуулах ч юм уу тий. Жоохон гайгүй төрслөл шаардсан тоглоом тоглох гэх юм бол 16 GB-тай RAM бол одоо ингээд шаардлагатай болсон. Энэ одоо нэг технологи хөгжлөд аваад ч гэсэн тийм болсон. Одоо жишээ нь AI CPU-тэй бол тэрийг босруулахын тулд таны RAM чинь угаасаа өндөр байхаас өөр ямар ч боломжгүй. Та маш их одоо багтаамж ашигладаг бол тэрийг хурдан боловсруулахын тулд RAM чинь бас өндөр байх хэрэгтэй. Олон браузер дээр зэрэг ажиллаад ивэл бас RAM ч өндөр, програм ажиллуулах RAM ч өндөр байх хэрэгтэй. За тэгтээ ер нь бол 32 GB дээр бол нэг хайхтар онцгийн бол шаардлагагүй байдаг юм билээ. Ер нь бол аль болох нэг том багтаамжтай нэг RAM байх нь айгүй зүгээр гэж хүмүүс ер нь ярьдаг. 2 юм слот байсан ч гэсэн 4 слот байсан ч гэсэн нэг хууль дээр нь л одоо тухайн RAM-ыг зөвлөл их зүгээр гэж ярьдаг. Жишээ нь одоо нэг харднаас биш, хоёр харднаас биш, нэг харднаас байхыг илүү үздэг. Нэг нь сатаа байгаа л нөгөөх нь атаа байгаа л тий. Тэгээд дахиад бүр нэг SSD байгаа. Тэгээд тэгснээр дахиад NVMe гэж бүр тийм олон зүйлсүүдийг бол олон тэг холих нь бол ерөөсөө зохимжгүй байж байгаа. Яг орчин үеийн нэг суурин компьютерүүд болох юм бол үйлдлийн систем бол SSD-гээс явуулждаг болсон ихэнх нь. За одоо бол бүр одоо бол M2 хардыг хэрэглэнгүүтээ их өгдөл зүгээр хадгалдаг зүгээр нэг агуулах байдлаар ашигладаг. Тиймэрхүү файлаа хадгалдаг юм бол D-disk буюу одоо юун дээр хүмүүс хвчлэн D-disk ер нь бол D-disk болдог тэр нь одоо SSD ч юм одоо ноутбукнд тийм байдлаар явдаг болсон байна. Ер нь үйлдвэрлэлийн систем байхад нэг 256 GB-ийн M2 юм уу SSD явахад хангалттай үйлдвэрлэлийн систем бол ажиллаждаг. Асуудалгүй ажиллаждаг. Тэрнээс дээшээ бол бүр сайн. Тэгээд тэд нар нас бүгдийг худалдаад авахд бол үнэтэй тусдаг. За зүгээр эхлээд хөгжүүлж код сурч эхэлж байгаа юм бол ерөөсөө тийм амар үзүүлдэг компьютер тонч хэрэггүй гэх юм уу. Нэг амар ач холбогдолтой биш. Яагаад гэвэл зүгээр нэг тексттэй л ажиллаж байгаа учраас. Тийм байдаг. Яг бодит том төслөлтөөр бүтээгдэхүүн дээр болохоор бааз ажиллаад их мэрэгтэй болохоор тухайн хэмжээнд аюул компьютер дунд буюу дундаас дэс компьютер шаардлагатай болдгоо. За ингээд л одоо local storage-тэй ажил сурах хүртэл бол та маш сайн алгоритм сайн бичдэг байх те. Таны бичсэн функц чинь орчин үеийн одоо текст кодыг ашигласан маш оновчтой. Тэгээ өөрийгөө дахин давтаад бичсэн биш. Хүн уншихад ойлгомжтой. Тэр чин дараа нь эргээгээд хүн сайжруулах боломжтой. Team код бичээд өөртөө дадуулсан байх юм бол тэр чин өөрөө гүйцэтгэл өндөртэй програм болж чадна гэсэн үг байгаа.
За бүгдээрээ сэдв рүү оръё. Сэдвээс жоохон халиад компьютер ирчлээ. За үр дүнтэй аргументик кейс байрлуулах яснаа шалгах хэрэгтэй. Дахин одоо тэр функц ажиллах нь кэш дээр байгаа юм ашиглах хэрэгтэй гэж байна. Байхгүй бол кэш рүү хадгалаад өгөх хэрэгтэй гэж. За тэгээд энэ санах хөгжүүлэгчийн туршлагыг сайжруулах зорилгоор энэ санах ойг удирдах зориулаад React Memo эсвэл Memo, Use Memo болон 3 хэрэгслийг өгдөг гинэ. Use Callback. Memo, Use Memo, Use Callback гэсэн 3 зүйлийг ашигласнаар та илүү урд өмнө байснаас илүү сайн дотоод санах ойг та ашиглаж чадах нэ гэсэн байх нэ. За дараагийн жишээгээр ер нь бол яг компьютерийн хувьд тийм л дээ шуурхай санах бол яг зүгээр л цээжлээл явчих. За дэлгэсэн тийм харуулъя. За энэ яг би мэдчихээн. Ингээд харуулчих. Хаалтан дээр хадгалж байгаа шиг тэгж хадгалахгүй гэсэн үг. Байнга тэр өгдлөө авч ашиглаж байгаа. Харилцаар ашиглаж юм явж байгаа учраас. За мемог ингэж ашигладаг гэж байна. За эхлээд юм утга зарлага юм байна. Тэг юг хадгалахыг хүсэж байгаа. Тэгээд use memo hook дуудах нь байна. Тэрэн дотроо функц бичих юм байна. За энд compute expensive value гэж юм. Маш их нөгөө ачаал их өгдөг тооцоолох утгаа энэ дээр өгөх юм. Тэгэл А, Б-гээс хамаарч гардаг юм шиг байна да. За, use memo-гоор ерөөсөө ингээд хоёр хаалтаар хашаад өгчвөл болно л гэж. Өөрийнхөө функц. За, энэ болохоор calculate square гэдэг энийг үрчгэн n тэгснэ now. За энэ дээр calculate square гэснэ нөгөө нэг хамгийн анхны энэ объект доторх наамыг өгчих юм байна. Тэгснэ square of name square гинэ. За энэ нь одоо юун тийм ачаалтайсэн юм бэл. За энэ бүр таймер ажиллах юм байна. За та нар ингэ сайн анзаарах юм бол за хин нэг юм бичлэгийг үзээд ер нь бодох юм бол Facebook бол жинхэнэ бомбны газар байж байгаа. Хэдэн цаг хэдэн минут өнгөрсөн гэдэг. Дэлгэцийн ер нь өнцөг булан бүртэл хэдэн цаг хэдэн минут хэдэн секунд ийм болсон гэдэг тоолоор цаг тоолдог юм. Секунд тоолдог, минут тоолдог, өдөр тоолдог, жил тоолдог юм байждаг. Яг анзаарах юм бол тэгэхээр та ингээд л одоо сайтандаа ингэж тоолдог юм оруулаад өгчих юм бол сайт чинь бол тодорхой хэмжээнд хөнгөн хөрхөн бас ачааллаад ирнэ гэсэн. Таны сервер чинь байнга ачаалтай байна л гэсэн. За энэ дээр use date хийгдсэн байна. Цоо шин сэдвүүд ингээд лекцүүд араас use date гэх мэддэг юм харсан чинь баярлж штэ. За энэ дээр ингээд интервал гэсэн байна. Set timer. За set timer маань энэ дээр байхгүй.
Энэ чинь нөгөө нэг төлөв оногч функц юм шүү дээ. Clear interval. За use effect энд ашигласан байна тий. За тэгэхээр төлөвтэй ямар ч хамааралгүйгээр эдрийг бол ингээд тооцоолол өгч юм. За ингээд тоо гэсэн юм гэж байна. За use memo. За энэ нөгөө function гэдэг өмнөцсөн байсан. Одоо болохоор зүгээр тэр нь ч гэсэн callback функц гэж байгаа юм л да. Тэгэл ингээд бичиж байгаа. Энийг энд өртгөл. Тэгээд наам. Тэгэхээр өмнөдөө наамыг наамд үржүүлээд энэ хоёр дахь аргумент нь тийм л да. За үр дүнг за окей. Тэгэхээр үр дүнгэл хамгийн гол нөгөө нэг кашрол хийчих юм байна л да. Үр дүнгэл кашрол хийчих юм байна. Тэгээд тэр хувьсагч нь одоо энэ наам өөрчлөгдөх үед л дахин тооцоолол хийн. Түүнээс биш бол ингээд байнга тэр функц бол ажиллаад байхгүй юм байна л да. Тэгээд жоохон байж магадгүй харуулъя гэвэл нэг кэшн байгаа юм аа харуулж байгаа юм байна. За За React-ийн санах memoization цээжлэн гэж юу вэ гэж. За энэ эхнийх нь үнэн шүү. Side effect өдөрт нь харах гэдэг нь. За энийг ингээд хариулаад үзье. Computer functions the same thing. Энэ юм биш үү? Тийм. За. This effect. Оо 75 3 юм байсан шүү дээ. 4 ч юм уу. За жоохон давсарлаа. За use callback hook юу хийдэг вэ? React memo яаж ажилладаг вэ гэж.
За ер нь баг ашиглаж үзээд болсон дээр санагдаж байна шүү. За тэгтээ бүгдээ хэлбэрчлээ бүгдээ тусламж авцгаая. Тэсгэд тийш үү. Тэр бол үнэн шүү. Компонент дэлгэсэн нэгэд зураг дүрслэгдээд л ирэх юм бол тэр функц дахиад ажиллана гэсэн. За тэгээ дахиж ачаалж авах. Яг тэр үед нь функц эзлэх юм байна уу гэдгийг React хэлцдэг гинэ. Энэ use callback. Тэнгүүд нөгөө use effect чинь бол нөгөө нэг ямар нэгэн төлөвөөс хамаарч өөрчлөгддөг. Тэр функцийг л юу ажиллуулахгүй юм байна. Дахин ажиллуулдаг. Өөрчлөгдөг бол үр дүн гэж байл. Үр дүн функц нь ажиллах юм байна. За адилхан дотор callback функцтэй юм байна. Тэгээд юунаас хамаарах юм бэ гэдэг л ч тийм. За memo нь болохоор high order function гэж байдаг нэ. Бүтэн бүрэлдэхүүнийг ингээд цээжлээд авч тохирно шүү дээ. React-ийн memo props өөрчлөгдөгөө тохиолдолд тухайн компонентыг шаардлагагүй дахин рендер хийх хэрэгэлдэг. Тэр нь юм болоогүй жидэл ингээл ачааллагдаад нэг юм дээр зүрийн битсэн шачааллагдаад байвал бас амар хэцүү. React-лаар тэр нь өөрчлөлтийг мэдрээд нэг хуудсанд бүгдийг гаргадаг гэдэг байгаа шүү дээ. За яг энийг ингээд харах юм бол props-ийг энд объектээр авсан байна. Prop-ийг объектээр авангуудаа энд нэг юм функц бичүүлэх юм. За энэ хоёрыг бас хослуулж ашиглаж болдог гинэ. Жишээ нь хэрэв үндсэн компонент parent компонент цаг хугацааны хувьд тогтмол шинжлэгддэг. Жишээлбэл цаг хэмжигчээс болж за цагийг тоолдог тоолоор байна тий. Тэгээд did компонент React memo-гоор memorize хийгдсэн байсан ч үндсэн компонент дах on click гэх мэт функц нь use callback-аар memorize хийгдээгүй. Бол энэ функц шинээр үүсгэгдэж props нь өөрчлөгдсөн гэж үзэн хүүхдийн did компонент дахин рендер хийгдсээр байх болно гэж. Шийдэл гэнэ. Их үндсэн компонент дах функцийг use callback-аар did компонентийг React memo-гоор memorize хийснээр л зөвхөн шаардлагатай үед жишээлбэл тоолоор өөрчлөгдөд рендер хийгдэх байдал шилжнэ. За хэл өөр ашигтай ажиллах боломж өгдөг юм байна. За тэгээд энэ асуултанд хариулъя. Callback юу гэдэг вэ гэж. Component render state after it's computed болов. Ер нь бол яг computed while
function reference болчиход байна л да. Зүгээр тэр функцтэй холбоотой тэр функц өөрчлөгдөж гэнэ үү гэдгийг нь л ингэ шалгаад байдаг. За тэгээд бүгдээ баталгаа шалгаад үзэхээр гараад ирнэ дөө. Тэгвэл хамтдаа үзцгээе. За дараах аль нь зөв бэ? Аль бичгэл нь зөв бэ гэж байна. Dependency. Use callback ямар ч dependency авахгүй байсан санагдаж байна. За шүүцээ. За ингэж байхгүй юм да. Use callback 23 тохиолдол байна. Нэг юу авах юм бэ? Тэг ингэж авчихсан. За мемоны ядуу гэж. За ингээд өнөөдрийн лекцийг дуусгалаа. Яаж өгөгдлийг татаж авах боломжтой вэ? Мөн дотоод санах хувийг яаж ашиглах вэ талаар хамтдаа асуудлаа. За баярлалаа. Дараагийн хичээл семинарын хичээл байна. Тэр нь шопинг чагсаалт хийх юм байна. Тэрний дараачаар мөнгөнд тэмдэгт хөрвүүлдэг юм байна. Тэр нь бий талт юм байна. За ингээд дахиад routing гэдэг сэдв орж ирж байна. Ер нь сүүлийн сэдв рүү орж ирж байна. Сүүл яг тийм төгсөж байна гэсэн. За түр баяртай.